Боловсрал соёл шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинжилэл төслийн хүрээнд өнөөдөр шилдэг 200 ерөнхий боловсролын сургуульд нийтдээ 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гартууллаа. Энэ тэтгэлгийг боловсрал соёл шинжлэх ухааны яам Дэлхийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм. Ингэснээр сургууль тус бүрт 6 сая төгрөгийг олгож байна. Энэ цаг үед хүүхэд нэгүрийн хөгжлийг цогцоор дэмжих шин төслийн санааг дэвшүүлэн судалгаа хийж хэрэгцээ бүр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх сургуулийн тэтгэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь сургуулийн бие даасан байдал, багш нарын бие даасан байдал, сургуулийн хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж бид энэ ажлыг санаачилсан юм аа. Нэгвэр хэлбэл мөнгийг юун зарахыг эцэст нь шийдэгэ гэж бид шийдвэр гаргасан. Тэгэхээр та бүхэн сайн шийдвэр гаргаж чадсанд дахин талархал илэрхийлж байна. Тэтгэлэг авах сургуулийг 3 үе шаттайгаар шалгаруулжээ. Сургууль бүр бага ангийн сурагчдад нийт шаардлагатай тулгымцсан асуудлаар төсөл бичиж оролцсон байна. Нэгдүгээр ээлжинд төрийн өмчийн 635 ерөнхий боловсролын сургуулийг хамруулж 400 сургуулийг сонгожээ. Ингээд энэ дундаас дахин 200 сургуулийг шалгаруулan өнөөдөр тэтгэлгийг гартуулж байна. Гол нь бага боловсролын их хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулахад төслийн зорилго оршиж байна. Шилдэг 200 сургуулийн төслөөс топ 20-д шалгарсан. Булган аймгийн Тишиг сумын сургуулийн төслийг онцолъё. Тус сумын нийт хүн амын 30%-ыг бурайд ясны эзэлдэг их утгаараа цөөх үндэсний хэв маяг, соёл, ёс заншлыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулжээ. Тэд өнөөдөр төслөө хэрэгжүүлэх санхүүжилтэд гардаж авлаа. Энэ бурай заны өв соёлыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх төслөө бид нар 4 чиглэлээр авч үзсэн. Нэгдүгээрт нь болохоор бурайд хувцсны зан үйл, ахуйн зан үйл гэсэн нэг бүлэг хэсэг. Нөгөөх нь болохоор одоо бурайдын бүжиг, яахар бүжиг, эсвэл одоо бурайд бүжгийн онцлогийг одоо хүүхдийн сонирхол тийм ээ дээр тулгуурлаж хөгжүүлнэ. Гуравдугаарт нь болохоор нутгийн аялгауны үг, бурайд нутгийн аялгауны үгийг одоо хүүхдэд цуглуулж бурайд нутгийн аялгауны толтой болж одоо ингээд жилийн турш одоо 80 бурайд аялгауны тайлбар толтой болж хүүхэд тэрийг ахуй амьдралдаа хэрэгэлдэг ийм дадал хэвшилтэй болохоор энэ төслийг ингэж бичсэн байна. Дараагийн онцлог төсөл бол Архангай аймгийн Өгийн нуур сумын сургуулийн байгаль экологи хайрлан хамгаалах сэтгүүг бага ангиас нь сурагчдад суулгахад чиглэжээ. Ялангуяа туршилт хийх хэрэглэгдэхүүнээр хангахад чиглэсэн байна. Яг байгалийн ухааны хичээл чи өөрөө нөгөө туршилт хийх хичээл байгаа байхгүй юу? Тэгээд туршилт хийх одоо хэрэглэгдэхүүн нь одоо хөдөө орон нутгад татсан байгаа л да. Жишээлбэл одоо өдөр шөнө яаж өөрсдөлдгийг тий нараа яаж одоо нарын солилцлыг яаж тогтоохыг, сүүдэр яаж унах гэхэд ямар ч хэрэглэгдэхүүн байхгүй байгаа байхгүй юу? Тэгээд тэр хэрэглэгдэхүүн хүүхднийг бүрт одоо ашиглах хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд чиглэсэн юм төсөл бичсэн байгаа. Өөр монгол хэлний хичээлээр одоо сурагчдынхаа эхний төлөвлөсөн зүйлүүд нь бол зохиолуудаа сонгож аваад тухайн зохиолуудаараа одоо зөв найруулан бичих, тухайн зохиолынхаа утга санаагаар одоо зохион бичлэг бичих, зөв ярих, тухайн зохиолоо бас одоо их хэлээр биендээ одоо өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэтчлийн зүйл бол нэгдүгээр шатнд бол тусгасан байгаа. Ийхүү сургуулиуд санхүүжилтээ авч төслөө хэрэгжүүлж эхлэх юм. Сургуулийн захиргаа сурагчдад чиглэсэн төсөл хөтөлбөрийг өөрсдөө санаачилж хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг салбарын сайд нь энэ үеэр онцолсон. Тухайн сургуулийн бие даасан байдалд ч ахиц гарна хэмээн үзэж байна.